Чуулган завсарласан байгаа тий. Тойрны гишүүд бол яг тойр руугаа яваад өгч чинь бусад гишүүд ер нь яг юу хийж байгаа бол энэ хорийн чуулган эхэлтэл ямар ажил дээр тайлбар төвлөрч ажиллаж байна. За гишүүд өөр хал юмнуудаа хийж байгаа те. За юу сая яг одоо их хурал завсарлахаас өмнө улсын хурлын дарга нэг 58 ажлын хэсэг хэсэг татан буулгаад тэгээд маш цөөн боловч өргөн хүрээний тийм 12 ажлын хэсэг байгуулагдсан улсын хурал дээр. За тэр улсын хурал дээр байгуулагдсан нэг одоо 12-ын нэг нь одоо эрүүл мэндийн тухай хууль буюу за яг эрүүл мэндтэй холбоотой бүхэл хууль дүрм тогтоомж журам те эдгээр асуудлуудыг судлах тэгээ эрүүл мэндийг ерөөсөө ингээд тогтолцооных нь хувьд одоо ингээд өөрчлөх, шинжлэх, засах, янзлах, эренблэх эдгээр одоо ажил орсон байгаа. Энэ бол маш өргөн хүрээтэй. Нөгөө эрүүл мэнд гэдэг бол зөвхөн эрүүл мэнд эмнэлэг тусламж эсвэл зөвхөн одоо юу гэдэг эмч эмнэлгийн ажилчид гэхээсээ илүү энэ бол шинжлэх ухаан, эрүүл мэндийн боловсрол, за эрүүл мэндийн яг өөрийнх нь юм онцлог одоо яг бодлого, мэдээлэл ялангуяа одоо статистик дээр их тулгуурласан том бүтэц байдаг. Тэгэхээр чинь одоо яг энэ хүрээндээ зэрэгцээд улсын хурал дээр байсан ажлын хэсэгтэрээ Монгол Ардын нам төрийн буюу одоо засгийн эрхийг барьж байгаа тийм үү одоо. За тэр утгаараа Монгол Ардын нам дээр мөн эрүүл мэндийн энэ бодлогын хүрээ нь бас яг одоо энэ хуулийн ажлын хэсэгтэйгээ хамт параллел эрүүл мэндийг яаж одоо засах уу, сайжруулах уу, янзлах уу гэдэг дээр бодлого боловсруулж одоо үр дүн гаргаж хамгийн гол нь энэ дээр priority буюу одоо эренбийг тогтоох энэ ажил дээр шурхаалan орсон байна. Монголын өнөөдөр тухайлбал хуралцсан байсан юм гол ямар асуудал дээр та бүхэн төвлөрч ажиллаж байгаа нөгөө талдаа бас цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа ерхий гаргасан байна. Тэгсэн. За юу улсын одоо бодлогын хорооч мөн тэгээд ажлын хэсэгч гэсэн хуралдлаа. Тэр бид нэр энэ дээр гол ярьсан асуудал бол ерөөсөө цөмөрөө эрүүл мэндийг одоо тогтолцооных нь хүрээнд яриа. Тэгэхгүй сүүлийн одоо 30-аад жил гэж яриа те. Сүүлийн одоо 25 гаруй жил бид нэр ерөөсөө эрүүл мэндийг тогтолцоо гэж юм байгаа. Тэр тогтолцооны хүрээ гэж байгаа. Тэрний одоо яг гүйцэтгэх арга гэж барил гэж байгаа. Энэ дээр нь томоор нь ярихгүй бол бид нар дандаа асуудлын араас нь шийдэе яваад. За жишээлбэл яг өнөөдөр тулгамдаад байгаа асуудал юу? Эрүүл мэндийн даатгал мөнгөгүй болцсон, санхүүжилтгүй байна. Эмч эмнэлгийн ажилчдын цалин хангалтгүй байна. Тэгээ өвчтөн эмнэлэг твтээд өөрөө карманаас мөнгө гаргах зайлшгүй шаардлагатай гэдэг. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын ерхий газрыг шалгая, үзье, хянаа гэд ороод явчихна. Гэтэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрүүл мэндийн даатгал гэдэг чинь өөрөө эрүүл мэндийн тогтолцооныхаа санхүүжилт гэдэгт нь хамрагддаг нэг жижиг л хэсэг байхгүй. Тэгэнгүүт одоо эрүүл мэндийн тогтолцоо маань өөрөө ийм 6 блок буюу монголоор бол 6 багантай. Тэгэхээр баг нь болгон тусдаа өөр ингэсэн зорилготой тий. За тэгээд тэрэнд хүрэх ёстой арга замтай. Энэ том зургаараа энэ тогтолцоон 6 багнаараа зэрэг зөв ажиллаж ийж энэ эрүүл мэнд чинь өөрөө Монгол хүн эрүүл байх тий амьдралын чанарыг дээшлэх. За тэгээд одоо юу гэдэг дундаж нас ихсэх гэдэг энэ эцсийн зорилготой хүрдэг. Тэгэхээр ерөөсөө миний барьж байгаа байр суурь энд бол эрүүл мэндийн тогтолцоо гэдэг асуудал тогтолцооны хүрээнд бүх асуудлаа шийдээ. Эндээс нэг хэсгийг нэг нь барьж игээл нөгөө хэсгийг нөгөө талд барьж игээл асуудал гаргахгүй тийшээ давхиж ороод байхгүй. Ерөөсөө энэ чинь нэгдүгээр тийм бүхэл улсад яг адилханаар авч явдаг тогтолцооны хүрээнийхээ ажлаа явъя гэсэн. За нэгдүгээр, хоёрдугаар энд би бас нэг юм хэлмээр байгаа нь ер нь эрүүл мэнд гэдэг бол эрүүл мэндийн зах зээлийг заавал төрөөс зохицуулах шаардлагатай. Юу гэсэн үг гэхээр зэрэг энэ одоо нэг коммунистууд даач биш тийм ээ. Энэ ямар асуудал үг гэхээр зэрэг энэ хүний буюу одоо энэ би сая бэлдэжсэн слайд би бодлогын хороо дээр энэ юу ажлын хэсэг дээр ярьжсэн слайдаас тайлбар үзүүлээ л та. Энэ бол ерөөсөө ингээд эрүүл мэнд гэдэг салбар маань олон улсад ч гэсэн яг адилхан явж явах хэвээр тийм эдийн засаг бодлогын тусгай гэсэн өөр гэсэн зарчмууд таах зарчим ойлголт. Тэр зарчим ойлголтын дээр юу гэж боддог вэ гэхээр эрүүл мэнд бол зах зээлийн одоо тэгш бус зах зээл юм аа тий сонгодог зах зээлийн зарчмаас ялгаатай гэж яриад байгаа. Яагаад гэж бодож чинь таана. Яагаад гэхээр энэ зах зээлийн харилцаанд орж байгаа талууд мэдээллийн тэнцвэртэй тус одоо бус байдалд ордог. Юу гэсэн үг гэхээр одоо ингээд дараагийн слайдаар та нар хардаа дэлгүүр явъя.
Дэлгүүр явах юм бол бид нар оронгуудаа ороод өөрийнхөө карманда тохирсон юм уу сонирхолтой тохирсон байдлаар талах чихэр боо шоколад юу гэдэг ингээл мах ингээл аваа явантай айл болго. За тэнгууд буруу зөрүү хоол хүнс авч ивэл тухайн хүний асуудал юм а да ер нь бол тэр хүн өөрөө сонгоод нь шүү дээ. Гэтэл өвчтөн хүн өвдлөө эмнэлэгт очингууд тэр шийдвэрийг өвчтөн гарах уу? Эргэн гарах уу? Гарахгүй. Эмч гаргадаг байхгүй. Эмч өмнөөс чинь чи энэ нэмийг та энэ нэмээгүй ийм шинжилгээнд ор энэ онцлогоо хий энэ компьютерны томографт ор энэ бэлсэлт ор гэдэг шийдвэр гаргана. Гэтэл энэ хэрвээ инкер зэрэг бид нар ерөөсөө за та нар ингээд эхнээсээ фри маркет буюу эрүүл мэндийн зах зээлийг чөлөөлөөр бүтэн либералчлаад ингээд орхичоо гэх юм бол ард нь ихэн охирохгүй иргэд охирч үлдэх гэдэг. Тийм ч учраас ямар ч либерал, ямар ч том, ямар ч улс байсан заавал эрүүл мэндийн зах зээлийг зохицуулдаг бүр улсын төрийн бодлоготой. Би одоо Америкт олон жил ажилласан, багшилж байсан, сурж байсан. Америкийн нэгдсэн улс, Европын холбооны улс, нөгөө бидний мэддэг Япон, Солонгостой эдгээр улсууд бүгдээрээ төрөөс маш сайн бодлого явуулдаг ийм улс аахгүй. Тэгэхээр бид нар ингээд зах зээлд нь найдаад ерөөсө хajиж болохгүй асуудал байгаа юм аа. Иймч бидний өмнөөс шийдвэр гаргадаг юм аа. Эмч шийдэхин тулд тэр чинь эмнэлэг, тогтолцоо, лаборатори, үйлчилгээ, шинжилгээ бүх юмнууд нь хамт явдаг. Магадгүй тэгэл эмнэлгийг дамжаал өөр шинжилгээ өгөөл өөр үйлчилгээ үзүүлэл өөр эмчил магадгүй тэгээд тэр эмээ авахта ашиг сонирхлын байдлаар ч юм уу ашиг сонирхлын байдлаар лаборатори шинжилгээ бичээд тавал яг ахаал нөгөө эргэнж охорно. Тэгээд нөгөө эрүүл байх гэдэг эцсийн зорилготой хүрч болохоо очдог байхгүй тийм гол асуудал. Тэгэхээр ерөөсөө ингээд тогтолцооны хүрээнд бид нар энэ асуудалд хандна гэдэг дээр баг хатуу байр суурь эзэлж байгаа. Тэгжээж энэ хөөцөлт нь энийг мэддэггүй, ойлгодоггүй, чаддаггүй хүмүүс энэ одоо эрүүл мэндийг мэддэг гэж боддог байхгүй. Өөрөө очиж үзүүлчихдэг. Эсвэл өөрөө ямар нэгэн эмнэлгийн дарга хийж исэн. Эсвэл ямар нэгэн маш сайн одоо мэс засалч ч юм уу одоо зөв би жишээ авч байгаа шүү те. Хин хэлээгүйгээр байгаал би эрүүл мэндийг эмнэлгийг мэднэ гэж бодоод цогц өөрчлөлт хийх гээд цогц шийдвэр гаргах гээд хуулиудаа өөрчлөлт яваад байгаа нь бүр салбарын биш хүмүүсээс гадна салбарын хүмүүс ч гэсэн энэ тогтолцоог мэддэг, ойлгодог, сурдаг те энэ дээр ажиллаж исэн хүмүүс л хийхгүй бол манай өнөөгийн нөхцөл байдал дахиад хичнээн төгрөг цутгаад хаанаас нь ч дэмжиж хідэн ч сонгуулийн уйлрал гараад яг хэвээрээ байхасаа илүү баруун дордоод байгааз одоо бол нөхцөл байдал. Та эмнэлгийн үйлчилгээний тусламж үйлчилгээний хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр хуулийн төсөл ямар шатандаа явж байна. Түрүү та сайд солилцоотойгоор холбоотой бүх юм анхан шат руугаа шилжиж гин гэж ярьжсэн. Тий. Яг үнэ бид нар өнгөрсөн жил одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг яг одоо ахалж ажилласан тий нам намын төлөөлөл эрүүл мэндтэй холбоотой урд нь бас ажиллаж исэн туршлагатай сайн одоо гишүүд маань ороод за эрүүл мэндийн газар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмийн агентлаг гэх мэтлэн бүх одоо мэрэгжлийн тусал зөвлөгөө авах тийм багнуудтай хамтарч ажиллаад хот хөдөөгийн эмнэлгүүд хамгийн гол нь нөгөө чуулган завсарлангууд завсар болгоноор би бүх салбар зөвлөлийнхаа одоо хүмүүстэй уулзсан мэрэгчлийн хүмүүстэй яагаад тэгэхээр эн чинь нөгөө ажиллаж байгаа хүн нөгөө фронтоор байгаа хүн тэднэрт л үнэн зөв бодиттой жинхэнэ тогтоол хууль гарч ээж ажил маань зөв явах байхгүй. Тэгээд тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ хуульд мэдээж би одоо зарим асуудлууд жишээлбэл барилга бариалах юм тий эсвэл одоо ингээд үүдээ тоног төхөөрөмжийг нэмэл аваалах юм уу тий хүнийг ингээд дахин нэмлэг дамжуулаад яваалах юм уу одоо эдгээр асуудлыг бүгдийг одоо health технологийн assessment гэж байдаг тий эрүүл мэндийн технологийн мэдээлэл за тэгээд хэрэгцээний судалгаа эдгээр бүх зүйлэн дээр нь одоо яг ингээд бодлоготойгоор шийдвэрлэх энэ аргуудыг суулгаж суйрлуулж өгсөн. Тэгээд заавал бид нар чинь 7 сард шүү дээ тий 7 сард энийг ди парламентэд тавьсан. Тэрнээс хойш бид нар одоо ингээд 7 сар гэдэг чинь одоо тэгэнгүүт одоо баг хідэн сүүлийн баг гэж одоо жишээл арай болгон нэлээд удаан хугацаанд одоо юу н хариулт юу гэдэг хүмүүсээс санаа оноо аваа яваад байгаа байхгүй одоо за одоо өрхийн эрүүл мэндийн яаж яаж лавлгаа шатлал яаж төрөлцсөн эмнэлгийн яаж байгаа те сум өрхүүд яаж байгаа гэх мэтлээ. Тэгээд миний хуулийн дээр баг хамгийн их комент өгсөн яваа бах. Яг тэр би уулзаал уулзхолгонд комментуудыг авч оруулуулаа яваад байсан. За тэгээд засаг солигдсноос хойш сайд гарч ирээд салбар зөвлөлийг бүгдийн цоо шинээр ахаад тавьсан юм шинжилсэн тий. За тэгэнгүүт би одоо тэр хуулаа дахиад салбар зөвлөлийнхэнд нь бүгдээр нь эхнээс нь ойлгуулаад тайлбарлаад яриад тэгээ бас эмнэлгийн даргууд солигдсон тий. За удирдлагууд маш их өөрчлөгдсөн. Дагаад нөгөө багаараа өөрчлөгдсөн. Тэднэрээр одоо ингээд дахиад би явж эхэлж байна.
Тэр утгаараа би одоо яарч эцэслэж болвол ингэж оруулахгүй. Гэхдээ ди парламент дээр тавигдсан энэ хууль явж байгаа бүтнээр засвар бол энэ чинь амьд хууль байхгүй. Амьд гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ямарваа нэгэн одоо жижиг сажиг гэлтгүүгээр өөрчлөлт гаргах юм бол тэрнгээр хууль тогтоомжин дээр тусгаж авч явж байгаа гэсэн. Тэгжээж хүнд хэрэгтэй сайн. Яг бол эрүүл мэнд бол тоглоом биш. Маш том иргэдийн өмнө төрийн хариуцлага бол эрүүл мэнд боловсрал за мэдээж хөдөлмөр хамгаалал тий. Дахгүй. Тэгэхээр энэ дээр ингээд хуумгаа хөдөлгөхөөсөө илүүтэйгээр энэ бол маш сайн одоо гаргацтай бодлого дээр судалгаан дээр үндэслэгдсэн юм. Тэгээ жижигхэн ч гэсэн өөрчлөлтөнд ийм сенситив юм хууль явж. Бас нэг юм нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль дээр нэмээд юу гарсан гэхээр бид нар одоо эмрүү хүссэн үсэг орж таардаг. Яа тэгэхээр чанартай юм бэж ч энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль чинь сайн явагдах учраас. Тэгэхээр энэ эмийн худалдаа авалт, эмийн чанар, эмийн одоо ингээд эмийн одоо энэ юу гэдэг бүртгэлтэй тэгээд хям дүүнэ гэдэг асуудлууд руу яах аргагүй бас орж энэ эмийн хууль руу одоо жишээлбэл формуляри гэж гэсэн ойлголт байдаг байхгүй тий. Энэ дээр бид нар бас нэлээд олжил одоо зэрэгцэж тэр хуультай хамт явсан тий. Тэрийг би тэгээд одоо өмнөх улсын хурлын дараах улсын хурлын тамгын албаны газар тэгээд ажлын хэсгийн улсын хурлын гишүүд гээд нэлээд танилцуулга хийсэн. Яа 3 дугаарт манай Орсын юм зайлшгүй юу гэдэг юм бэ? Одоо эрүүл мэндийн даатгал тий. Даатгалын ингээд тустай хууль байгаа ч гэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэйгээ заавал хамт явах тусчраас би одоо энэ бас сая хаагдсан чуулганаар эрүүл мэндийн даатгал буюу даатгал гэхээр зэрэг нөгөө эрүүл мэндийн санхүүжилт тогтолцоогоор тий. Тэр санхүүжилт дээр бид нар одоо төр хянан шалгах төр хороо байгуулад за нэг худалдаа авагч тий стратегийн худалдаа авагч чинь хаана юу нь болоод хаана юу нь болохгүйсэн бэ гэдгийг оруулах гээд бас ди парламентд байрлуулсан. Тэгэхээр ерөөсөө л эрүүл мэндийг түрүүний миний ярьсан цогцоор нь буюу яг одоо ингээд том зургаар нь харж манай ажлын хэсэг одоо яг хийх ажлаа хийж явж байгаа гэсэн. Ийм рүүч даатгал рууч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүүч цогц гэхээр зэрэг тэнд чинь хүний нөөц тэ санхүүжилт засаглал эдгээр чи бүгд орж ялангуяа захимжилт дээр манах бас их учир дутагдaltaй байна. Одоо захимжилт чинь юу гэсэн үг гэхээр за одоо би гаммаа гэдэг хүн байлаа те. За би ер нь одоо ингээд их сонирхолтой байхгүй маань нөхцөл чи би танад бас ийм нэг баг слайд харуулах зүгээр юм уу бодчихлаа. За манах хүн өвдлөө те. За ингээд уул нь ингээд 2021 оноос эхэлсэн санхүүжилтийн шинжилэл гэж юм хийсэн байхгүй те. Нэг худалдаа авагч, стратегийн худалдаа авагч тэгээд тэрнээс болж гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг ойлголт гарч ирээд. За тэгэнгүүт ингээ харахаар зэрэг одоо бидний хин нэг нь өвдлөө. За нэг хүн өвдлөө, өвдөнгүүт та нар яахаа мэдтгүү? Эмнэлэгт хандна. Өрхийн эмчт. Тийм за уул нь тийм те ер нь бол тэгэхдээ бид нар яадаг таньдаг хүн би хэм блэ гэж бодож хамгийн түрүүнд бүх юм тодорхой биш байхгүй. Таньдаг хүн байвал таньдаг хүн руугаа ярина. Эмч гэр орныхын төвөл тэрлөө яриад тийшээ яриад ингээд чи ерөөсөө яг тэгж байна. Гэтэл энэ асуудал чинь ерөөсөө энэ хинт хандхаа мэдэхгүй юм тодорхойгүй байдал гэдэг чинь бүх шатанда өрх дээрээч нэгдсэн эмнэлэг дээрээч төрөлцсөн эмнэлэг дээрээч гэсэн яг адилхан байгаа байхгүй. Юу гэсэн үг вэхээр за өрхтөр ч юм уу нэгдсэн эмнэлэг дээр орлоо те. Өвчтний хэрэгцээ бүрэн хангагдахгүй. За өвчтний хэрэгцээ бүрэн хангагдахгүй гэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд өвчтөн орж ирэнгүүтээ уулын тэр хүн чинь хэрэгцээгээ яриад орж иж явах. За миний толгой өвдөж байна, халуурлаа, тууралт гарлаа, ингэж өвдөж байна хавж байна. Нөө эмчнэр суугаад нүдрөө нараад гисэн үү, ингэсэн одоо яаж яа ингэхүү. За одоо чагны одоо ингээ үзье гэж бараг хүнтэй харьцах цаг зав байхгүйгээр компьютер дээр бүтэн шивэлтүүд хийж ээж нөгөө даатгалаас мөнгө олж авна шүү дээ. Тэгэхээр чин зэрэг тэр хүн ерөөсөө аль талаасаа нөгөө хэрэгцээгээ хангасан хүссэн юмд байхгүйгээр эмнэлэг тусламж үйлчилгээ аваад байгаа байхгүй одоогоор аль бүх шатанда. За тэгэнгүүт эмч мэрэгчлэлтний одоо өрхтөр бол чадамж муу, хандлага муу гэдэг асуудал айгүйх байгаа. Яагаад гэхээр нөгөө өрхтөр чинь ихэвчлэн нөгөө дөнгөж сургуулаа төгсөөд за тэгээд дадлагчих гээд ороод ирсэн юм шиг тийм залуу эмч нар айгүйх байдаг. Тэд нар байлаа 1 жил боллоо, 2 жил боллоо. За одоо ингээд би дараачихаа юм руу очие доо, тий? Би дадлагчсан юм чи. Яг л цалин мөнгө энэ муутай гэд. Тэг гараа авчих. Тэгэл дараа чи шинэ хүн. Инхээр чин чадах муу учраас ерөөсө дараагийн шатлал руугаа шууд төсөрч орох сонирхол тэнд байгаад байгаа. Уул нь санаа нь энд яах ёстой вэ гэхээр чин зэрэг
Энэ эдгээр асуудлууд шүү дээ. Үйлчлэгээний чанар мөн сэтгэл ханамжгүй байна, хүлээгдэл ихтэй байна, орны хувьд хүлээгдэл байхгүй чанар ингээд тавтагдал яваад байгаа асуудлууд яах ёстой гэхээр эрүүл мэндийн даатгал чинь өөрөө стратегийн худал. Стратеги гэдэг чинь нэг юм яриад байгаа ч тэнд чинь. Тактик, стратеги гэж хоёр үг ба шүү дээ. Стратегиэр яах ёстой гэхээр за энэ өрхийн имлэг эдгээр хүмүүсийнхаа 120 60 гэж яг эрүүл даралтай байлгаад байна. За сахарны өвчл буюу одоо чихрийн шижин гэж өвчин байна шүү дээ. Тэрний HbA1c гэдэг одоо энэ 3 сарын дундчийг яг хэвийнт нь буюу 5.7-оос юм уу 5.6-аас бага бариад байна. Ийм учраас нэг хүнд өгөх одоо тэр санхүүжилтээ бид нар бонустай бүр өгөө. Урамшуулж шít хүнээ эрүүл байлгаад. Хүнээ эрүүл байхын тулд ийм цэвэрлэгч нар чинь үзэн харан шинжилнэ, ийм тайргийн цаг тухайд нь бичиж өгнө, урчлын сэргийлэхин зааж өгнө, зөв хооллолт, хөдөлгөөн ингээ бүх юмд оролцоотой явж байгаа. За тэгтэл одоо энэ анхан шатны эмнэлэг юм чинь тэрийг давсан бас үйлчлэгээ авах шаардлага зайлшгүй гарна. Яагаад бол амьдрал баян те эмч чинь бурхан биш байхгүй. Клиникийн бүх зөв юма хийгээд исэн ч гэсэн хүн чинь өөр онцлог бодгаал болохоор ямар нэгэн болдог харуулт өглөө гэж бодё. Төрөлцсөн эмнэлэг рүү шууд аваачих шаардлага гарлаа те. Тийшээ аваачлаа гэхэд төрөлцсөн эмнэлэг рүүгээ хүргэж өгөөд аваачаад үзүүлж харуулаад тэнд эмчилгээ үйлчлэгийг хийгээд буцаад нөгөө төрөлцсөн эмнэлэг чинь анхан шатлал руугаа нэгдсэн эмнэлэг рүүгээ хүргэж өгөөд нөгөө хүн чинь яаж ч байсан идэгсэн ч бай, түү нас арсан ч бай, ийм нэгдмэл тогтолцоо дотор байнга ингэсээр хагаад тэр системээс эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг аваад байгаа байхгүй. Үзүүлээд биш, хүргээд байгаа байхгүй тэр бүх тусламж үйлчлэг хүнд нь тий. Энд чинь бүр концепцийн хувьд бүр ийм ойлголт. Тэгжээч нөгөө хүн чинь эрүүл саруул байж, өстой нөгөө үйлчлэгнийхаа чадварж юунд ханамжтай болж эхэлж байгаа байхгүй тий. Энэ зөвхөн мөнгөтэй хамааралтай юу? Үгүй тий. Зөвхөн мөнгөтэй хамааралтай ш. Одоо хаа ингээд бид нар ингээ харахаар те 185.1-ийг уул нь 2020 оноос 24 оны хараад 2.6 тагштай мөнгийг нэмж өгсөн байхгүй тий 2.6 дахь мөнгийг нэмсэн. За энд ч гэсэн гүйцэтгэлийн тул алгаа шаталтаар мөн ялгаагүй мөнгө бол байнга нэмэж явж байгаа. Энд тэгээ дээрэс нь би нөгөө юутай долларын ханш маш биш ханшаар нь adjust хийдэг шүү дээ тийм тоо ярьж штэ бид нар. За тэгэнгүүт одоо бид нар ингээд энэ одоо ингээд эрүүл мэндийн тогтолцооны үр ашиггүй байдлын гол 10 шалтгааныг гаргаж ирж байгаа байхгүй одоо тий. За одоо ингээд ийм шалтгаанаас болоод ийм учраас энэ ингээд тогтолцоо чинь ажиллахгүй шүү гэдгийг яг энэ бодлогын зөвлөл дээр ажлын хэсгээр бүтэн танилцуулж өгч байгаа. Наривчлаад одоо тий. За ингээд танилцуулаад ер нь одоо яагаад энэ асуудлууд эцээцэд ингээд үүсэж байгаа гэхээр бид нар энэ бодит эрэлт хэрэгцээ гэж юмыг биш төсөөлсөн хэрэгцээн дээр дандаа шийдвэр гаргах. Сайданч тэр улсын хуралч тэр одоо юу гэдэг бодлого шийдвэр гаргаснаас ч үеийнх штэ би одоо өөрийнхөө яг одоо байгаа ярихаасаа илүү үе сүүлийн 20 хэдэн жил болсон явдал гэвэл за нэг хэсэг уул нь их гой бас романтик үе гэх юм да за болчин хийчи зүтгэхий гэдэг байсан чинь одоо миний хамгийн намайг заяа мэрэгжлийн хүнд энэ систем дээр олон жил ажиллаж сурж бэлтгэж байсан хүний хувьд миний сэтгэлийг хамгийн зовоож байгаа юм юу гэхээр хүмүүс итгэл үнэмшил маш буурсан байна. Бүр дээд талын шийдвэр төвшөндөө ч гэсэн танай салбар явахгүй мэн үү? Танай эрүүл мэндийн салбарыг яаж ч яах гэж болохгүй мэн. Бүр айггүй дээд төвшин ярьж байгаа шиг. А тэгээд нөгөө талаасаа бас нэг амар юм ярьж байгаа нь за тэртээ рүү бүтгүй юм чинь бараг л боломжтой чадaltaй байгаа даа баахан мөнгө хийж байгаа л буу л та. Тэртээ рүү наа чинь босохгүй. Та ч ирээд нэмэргүй. Тэ? Одоо энэ миний ингээд эцээцэд хамгийн миний ингээд сэтгэл зүрхийг зовоож байгаа. Би саядар романтик үе гэж ярьлаа шүү дээ. 90-ад онд бас юм байгаа гэхгүй ядуу байсан мөнгөхүйсэн байж магадгүй маа. Тэгэхдээ чад чинь болох чинь манах чинь улс юм чинь зүтгэжээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ажиллая тий Азийн хөгжлийн байгууллагатай. Тэгээ ингээс та чадах хатаараа зүтгэдэг сэтгэл зүрх тэрэнд байсан. Одоо тэр хааг байгаад байна. Яагаад мөнгө материалыг үзэл тоног төхөөрөмж машин гэхээр зэрэг нүд сэргээд барилга машин гэхээр яг хүнээ Монголоо эрүүл мэндэ гэж ярихаар зэрэг энд гарч ирэхгүй байгаа. Хайчсан тэр бодолч чаа. Энэ 20 хэдэн жилийн дотор юу болох вэ гэдэг асуудал бас энэ манай зөвхөн ажлын хэсгийн хүрээч энэ бодлого энэ эрүүл мэнд гэж ярьж байгаа бол зайлшгүй нэг хэсэг баггүй тий. За тэгээд энэ дээр би гол энд хэлмээр байгаа юм. За эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг яадгүй гэхээр уулын сая би энийг ярих гэж байхдаа хүн амын ингээд төсөөлсөн хүлээлт илэрхийлсэн хэрэгцээ хүн хурж яд эмчиг үзүүлэх гэлээ те. За тэглээ инглээ гэж ярингу тэр хүн яг жинхэнэ хэрэгцээ тахгүй мэ толгой ууд чи би хаалууч манай ууд иглээ гэдэг. Эсвэл ингэ хүн амын эрүүл мэндийн асуудлыг нотлохоонд үндэслэн ингэм эрэлт хэрэгцээнээс судалгаа гаргаж ирээд одоо яг аймаг болгоо өөр байхгүй.
Тэ дүүрэг болгон тэцээц дүүрэг. Аймаг гэдэг нь юу гэсэн үг вэ? За говийн бүс жишээлбэл тэ говийн бүс хэдэл чинь дотор нь байгаа аймагуд чинь өвчлөл нь өөр, нас оролт нь өөр, ууж идж байгаа юмнууд нь өөр, нийгэм эдийн засгийн амьдрал нь өөр байхгүй. Малч зарим нь малч ихтэй, зарим нь уул уурхай ихтэй, зарим нь хотоос ирсэн хүмүүс ихтэй, зарим нь бүр ингээд уул уурхай хот сууршил шиг юм бий болцсон тэ байга хөдөлгөөтэй. За тэгэнгүүт одоо юу гэдэг говь алтаад гэхэд бас шал өөр. Тэр болгон дээр эрүүл мэндийн хэрэгцээг бий болгоод тэр хэрэгцээнд нь суурилсан үр дүнг эрүүл мэндийн тусламж үйлчлэгч хүргэж тэрэндээ мөнгө төлөвлөж өгч байгаа хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одоо нэг тойргийн гишүүн очил би байшин гэж шийдээд үгүй мөнгө гэж шийдээд үгүй байшин аваад үгүй гэл эсвэл тоног төхөөрөмж аваад гялгар утар бүтээгээл юм ингээд суугаад байвал энэ чигээс салангатаараа тустай юм баахан жижиг сажиг юмнууд болоод ажил бүтэн том зургаараа нөгөө нэг юм чаа хэрэгжихгүй хэрэгцээнд тулгуурлаагүй учраас юунд тулгуурлаж шийдвэр гаргаад байна гэхээр тусламж үйлчлэгээгээ үзүүлж байгаа мэрэгчлэтнүүдийн төлөөлөл төр одоо очиод дарга сайд нар очиод уулзсан те шийдвэр гаргаснаар ярихаар зэрэг юу гэдэг манайхад компьютер авчмаар нэг ор авчмаар нэг тоног авчмаар тэгчмээр ингээл ярихаар зэрэг тэрийг авч өгөөл тэрийг нэмэл яваад байдаг байхгүй те тэгэхээр тэр чин төсөөлөл байхгүй бодит байдал биш байхгүй яг тэрүүнтэй адилхан асуудал хөтлөгдсөн за гинтхэн юу гэдэг өвчин гарлаа. За ямар байдیں۔ Улаан бурхан тий хамгийн улаан бурхан гарлаа гэдэг тэнгүүд чинь асуудлын араас баахан мөнгө шийдэж өгөөл баахан асуудлуудаа ингэж агаал намжуугт хайчих. Төрөөс төрүүлж төлөвлөөд урьдчилж прогноз гаргаад бэлтгэгдсэн байх юм баг. Одоо хүнд аюултай гинтэн вирус гачиж байгаа яриад байгаа зэнтэг интерес тэр ингээл ороод ирэхэд бид нар биелнэ энийг тооцоолж бодож байгаа харж байгаа байхгүй юм чи тий. Тэгэхээр яагаад дахиад нэг төсөөлөл дээр тулгуурласан шийдвэр гаргалт яваад. Тэгэхээр бид нар дахиад энэ эрүүл Монгол хүнийг бий болгохын тулд манай ажлын хэсэг манай бодлогын хороо эрүүл мэндийн тогтолцоог бүтнээр нь харж иж одоо бидний боловсруулж байгаа энэ хуультай за бид нар сая төр хорооны асуудалтай даатгал руу орохоос өмнө би энэ төр хорооны асуудлыг бүр нарийн ширийн шинжээчтэй юутай эрүүл мэндийн эдийн засагчтай актуарчдтай тэнд одоо ингээд прогноз гаргаж чаддаг хүмүүстэй за чадахгүй юмнуудаа гадны тусламж дэмжлэгтэйгээр ингэж аваад төр хорооныхаа мэдээллийг маш үндэслэлтэй ботой хэнийг нэг буруутгах гэж биш хэнийг нэг шорон оронд оруулах гэж байгаадаа биш те сайн муу юм ярих гэж байгаадаа биш ямар нэгэн сонгуул монгол гэхээс илүүтэй бодит нөхцөл байдлыг гаргаж ирж эрүүл мэндийн даатгалын хууль явна те тэхийн тулд энэ төр хороо байгуулагдсан тэгээд эрүүл мэндийн даатгалын хуулиа тэгэнгүүт аваад ажиллаад одоо ингээд өргөн баригдсны дараа явна тийм үү эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль сайн хийснээр бэлэндийн парламент дээр байгаа одоо энэ засварууд хилдэд баригдчихин тийм үү за тэгээд одоо дараагийн гарах ёстой хууль нь бол эрүүл мэндийн тухай хууль гэж байгаа тийм. За би сая ярьсан эмэн дээр формуларын талаар хуулийн өөрчлөлтүүдийг явуулж байгаа тийм. За ингээд эндгээр хуулиуд бүгд нэгдсэн эрүүл мэндийн системэнд багтаж яг системээр нь явах юм бол хаана очиж яг нэг юм дээр очиж тогтох байхгүй. Тэгжээж эн чинь яг хүрээндээ багтсан зөв шийдвэр гарч иж энэний дагуу засгийн газар шийдвэр нь гарна. Бас нэг сайн юм гэвэл одоо өмнө би яадаг гэсэн гэхээр дөнгөж юуг гишүүн болгонгуудаа томилогдсон эрүүл мэндийн сайд болгонд 100 хоногт ажлын нөгөө алтан даалгавар гэж гаргадаг шүү дээ. Тэрэн дээр би ингээд нөгөө ийм юмны зорилго, ийм юмны зорилт, ийм KPI буюу шалгуур үзүүлэлтэнтэй. За ийм шалгуур үзүүлэлтээр бүх ажлуудаа явуулна шүү гэж явуулна тий. За тэгэл төсөв мөсвөө яриад яг гүйцэтгэл ярихаар зэрэг нөгөө KPI-н дахиад байхгүй. Дахиад нөгөө зорилт нөгөө хэлсэн юмуд ногт байх. Тэгэл чуулгандаар нөгөө нэг тэр чинь ингээл баахан маргаан дагуулаад тэгтээ ингээл өөрчлөгдөхгүй яваад ирснийг сая нөгөө 5 жилийн тэгсэн төлөвлөгөө гэж боловсруулсан шүү дээ үзэн чиглэл. Тэгэн дээр эрүүл мэндийн салбарыг бүтнээр нь ерөөс 18 хуудас бүх тэр одоо хянан шалгалтыг KPI шалгуур үзүүлэлт бодлого чиглэл болгоны үйл ажиллагаа болгоно өөр ингэсэн KPI-тэй суулгаж өгсөн. Бүр тэрийг уншихтаа манай учрал даргын аман сүлд ядраад нөгөө хайггүй олон ууц юм ярьж байгаа шүү. Эсвэл одоо нөгөө манай хин танилцуулж байгаа хүмүүс маань сүултээ энэ одоо таны юм одоо ямар амар урт амар хийцүү 18 хооц юм болоод тэгээд тэгтээ яасан гэхээр сайн тал нь одоо бид нар бол яг ингээ рамонд нь зангидаад өгсөн. Одоо энээсээ хаашаа гарах. Урд нь яадаг гэсэн гэж эрүүл мэндийн яам ч юм уу нийслэлтэр ч юм уу яг одоо ингээл 12 сар болол тэгэнгүүт үргэлжилсэн үгийн зохиол мангар урт өчнөө зузаан юмнууд бичүүлээ. Нөгөө эмчнэр ч өөрхий форма бүглэн эмчээ хүнээ үзэн те тэнгүүт баахан бичиг цаас ингээл хаана хэрэггүй ийм цаас өгөөд тэр цаасын үнэндээ яг уншдаг хүн байхгүй шүү дээ. Тэр тайлангаа авчиж байгаа биш дунд нь шүлэг бичнэ үргэлжлсэн үгийн зохиол бичиж тавиад хаацсан байсан ч тэр бол тэндээ байж л. Одоо энэ бол яг жинхэнэ ажил хэрэгчээр шалгагддаг болж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэрэнд нь бас шахаж өгч. Ингээд ерөөсөө л энэ тогтолцоог бол бүрэн гэж ангидах. Үүндээ 4 жил бол
одоо ингээд 4 жилийн бие бач бараг талтаа орчлоо гэхэд маш их сууж иж ингээд дөнгөж тогтолцооныхаа ингээд 3-1 хэсгийг ингээд засаж анзлуулж эхэлж байгаа байхгүй тий цаг орд юм байна. А тэгвэл ингээд зөв суурийг тавьж байгаа учраас би энэ дээр бас айгүй сэтгэлийн ханамжтай байгаа л да.